Мотокроссын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний гарааг өнгөрсөн Бям гарагт Мөрөнгийн даван зохион байгууллаа. Энэ гараанд нийтдээ 65 намирчин оролцлоо. Мотокроссын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд оролцсон бяцхан тамирчид 6-аас 9 насныхан. За тэдний нэг нь 9 настай Тэнгис хүү, тэр 5 настайгаасаа мотоспортоор хичээллэж 3 дахь жилдээ улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаамаа. За энэ спортоор тууштай хичээллэж спортын мастер болох сонирхолтой нэгэн гэдгийг онцоллоо. Би мотоциклоо шижилсэн. Тэр надад гоё нөө. Тэр нь байр эзлэгтэй биш үү? Зүгээр уралдаад ер нь өөрийгөө харуулах л дээр дээ надад бол. Би анх 6 тагаасаа эхэлж моцикл унжсэн. Одоо 4 жил моцикл унж байгаа. 3 жил 50 уралдаад одоо 4 дахь жил дээр 65 унж байгаа. Эхний гарааны ялагчаар 50cc ангилалд Минд Баяр, 65cc ангилалд Тинүү, 85cc ангилалд Тамир, 250cc ангилалд Бэлгүүдээ, 450cc ангилалд Түрбат, хобби ангилалд Эрдэнэ очирнаар тус ялалт байгууллаа. Энэ жилийн улсын аварга хуралдаан 6 цовруураа зохиогдсон шүү дээ. 1-2 дугаар гараа бол Улаанбаатар хотын толгойд явагдана. За 3 дугаар гараа Дарханд 7 сарын ихээр, 4 дугаар гараа 8 сарын 1-2-нд Сэлэн гэмиг Сүхбаатар, 5 дугаар гараа Өмнө говийн Дадлан задгадад 8 сарын 8-9-нд болно. За 6 дугаар гараа Төв аймагт болно. Тэгээд 6 гараа нийтбээр манай 25 оны мотокроссын улсын аварга тамирчид шагналтнууд тодорно. Манай улсад бол мотоспорт хөгжөөд энэ жил одоо 70 жил болж байна те. 70 жилийн ойн дээр гэдэг утгаараа манай холбоо маань бол шинжлэгдсэн байгаа. Монголын автомашин моциклийн спортын холбоо дөрмөө шинжилээд шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй одоо тэмцээнээ илүү гоё зохион байгуулалтаа дараагийн шатанд гаргахаар ингээд шинэ баг бүрэлдээд ажиллаж байгаа. Тэгээд сэтгэл бол маш өндөр байна. Яг энэ удаагийн тэмцээг энэ жилийн анхны уралдаан болж байгаа гэдэг. Давуу тал байгаа монголчуудын яг энэ өрсөг үлээдэг уйлрал нь эхэлж байна. Тэмцээн эхэлж байна гэж боддیں۔ Тэгээд одоогийн тэмцээн яг ийм сонирхолтой яг өрсөлдөөнтэй болж ир гэж яг миний хувьд бол бодож байна. Мотокроссын улсын аварга шалгаруулах тэмцээн нь нийт 6 гараатай. Сүүлийн гараа 8 дугаар сарын 29-ноос 30-ны өдөр Төв аймагт зохион байгуулагдах юм. За ингэснээр 2025 оны мотокроссын улсын аваргууд бадарна.